Хэрэв та бүхэн биднийг илүү их дэмжихийг хүсвэл энэ данс руу хандив илгээгээрэй. Ингэснээр дараа дараагийн бичлэгүүдийг илүү хурдан, илүү чанартайгаар хүрэхэд маш их тус болно. Мангас болон шүүлтийн арим нүүр тулмагц тэнгэрийн мангас тоош шунгана. Газарт байсан нэг баатар тэр авраг хурц сарвууг нь гараараа шүүрэн авч нөгөө баатар нь байрлал аваад тэнгэрийн хурдтай жад шидэж мангасын толгойг нэвт сүлбэнэ. Эмэгтэй тэр цэргүүдийн хурд хүчийг хараад бүр алмаарч энэ нь холимог мангасуудын хүчтэй тэнцэж байгааг ойлгоно. Эдгээр аимшигтай хүчтэй бааtruуд мангасуудыг хядаж байх тэр үед дүр зураг сүмийн цамхаг руу шилж ийн. Тэнд тагтан дээрээс 3 хамт дурангаар шүүлтийн армийг ажиглаж байв. Газарт өгсөн мангасуудыг хараад тэд өөрсдийн арим энэ тулаанд ялж байгаа бололтой гэж сэтгэл хангалуун ярилцсан. Хамба тун толгоос ихсрэн тулааны хамгийн муу хэсэг нь 4 агуу хаант улсаас илгээсэн нэмэлт арим бүрэн устсан явдал байсан гэж хэлнэ. Хам хийзэрч инээмсэглэн тэр хаант улсууд олон мянган цэрэг явуулаад эцэст нь зүгээр л их бооны мах болцгоосон гэж хэлнэ. Тэр энэ бүхэнд бүр сэтгэл хангалуун байгаа нэлт. Учир нь түүний бодлоор энэ нь тэдгээр хаант улсуудын хилийн хамгаалалт сүмийн хүчирхэг шүүлтийн армийн дэргэд юу ч биш гэдгийг баталж байлаа. Гэвч 3 дахь хүн үг авч ийм олон эм хэрэглэх нь маш өндөр үн төлбөртэй. Дээрээс нь сүмийн жинхэнэ хүчний гол тулгуур болох шүүлтийн армийн ихэнхийг алдаж байна гэж анхааруулна. Тун шүдэ хавиран тэдэнд өөр сонголт байгаагүй. Учир нь Библиэд зөгнснөөр хоосон зэлүүд газрын араатнууд аль хэдийн гарч ирсэн гэж хэлнэ. Тэр цаг хугацаа тэдний эсрэг явж байгаа. Хэрэв тэв бүхэлдээ нэгдэж хүчээ нэгтгэхгүй бол бүгд сүрнэ гэж анхааруулна. Тэр ихэмсэг эмхтэй дахин инээж хүмүүс өөрсдөө ч чөтгөрөөчиг аимшигтай зүйл хийдэг мангасууд юм чинь. Тэгэхээр хүн төрлөختөн бүрэн устчихсан ч тийм ч муу биш байж магадгүй гэж хүртэл хэлнэ. Энэ үг хөгшин хамбын уурыг хүргэж тэр бурхны хүслийн эсрэг ийм доромжилсон үг битгий хэлгэж загнана. Гэвч эмэгтэй ахин ячтайгоор бурхан хүн төрлөختөн заавал амьд үлдэнэ гэж хизээж амлаагүй шүү дээ. Бурхан хүмүүсийг чөтгөрөөс илүү эрхэмд үздэг гэдэгтээ чи үнэхээр итгэлтэй байна уу гэж асууна. Хөгшин хүн улам ууртай харагдах ч дуугүй үлдэнэ. Магадгүй дотроо түүний үгэнд үнэн байгааг мэдэрсэн байх. Хамба мэнч бас тэр эмэгтэйтэй ижил бодолтой бөгөөд бурхан эцэст нь ялж гарсан талдал таатай хандна гэдэгт итгэлтэй байсан. Хэлийн хотод буцаад ирэхэд тэд амиа алдсан цэргийг оршуулж байлаа. Манай баатар бүх хүний анхаарлыг татаж өнөөдөр бид энгийн армийн 2 дугаар дивизийн ноён ижиг гашуудан энд цугларлаа гэж зарлана. Тэр талигаачийн баатарлаг үйлдэл төрлөх хотоо хамгаалахын төлөө амиа өгсөн явдлыг дурдж сүүлчийн хүндэтгэлээ үзүүлэн булшин дээр нь шороо асгана. Ахлах баатар Картер манай баатрын энэ инэрэнгүү үйлдэлд гүнээ хөдөлж нэрийг нь ч сайн мэдэхгүй энгийн иргэдэд хүртэл ийм хүндэтгэл үзүүлж буй язгууртан хүнийг өмнө нь юр харж байгаагүй гэдгээ хэлнэ. Манай баатарч зөв ёсоор үдхэн зөвтэй гэж хариулна. Ялангуяа Хилийн хотод мангасуудад амиа алдсан хүмүүст зориулж өмнө нь жинхэнэ оршуулга хийж байгаагүй. Тэдэнд зүгээр нэг яаруу ухсан нүхнээс илүү зүйл хэрэгтэй байсан гэж тэр тайлбарлана. Үүнээс гадна ийм оршуулга хийх нь зөвхөн хүн ёсны асуудал биш. Бас сэтгэл санааг өргөдөг гэж үзэж байв. Хүмүүс хэний төлөө, юуны төлөө тулалдаж байгаагаа бодох үед айрам дотор маш гүн өөрчлөлт авчирч чадна. Түүний зорилго бол хүн бүрийн доторх хүслийг асааж Хилийн хотыг дахин зөв замд нь оруулах явдал байлаа. Тэр амиа алдсан цэргийн эхнэр 2 хүүхдээ дагуулan ирдэг. Нэг нь бүр маш жаахан. Ойр хавийн цэргүүд одоо тэр эмэгтэй яаж амьдрах бол гэж шивнэлтэхэд нэг халзан ир хажуугаас нь орж ирээд нөхрийнх нь цалин дээр нь нэмэлт мөнгө болон амьдрахад хэрэгтэй. Наад захын зүйлсийг бүгд өгнө гэж тайлбарлана. Тэд ярьж байхад дэд ахлагч Ванер гинт ойролцоо хин нэгэн байгааг мэдэрнэ. Халзан ир юу болсон бэ гэж асуухад Ванер хин нэгний байгааг мэдэрсэн ч зүгээр л өөрийнх нь төсөөлөл байж магадгүй гэж өнгөрөөнө. Цемент хийдэг байшин дээр буцаад ирэхэд манай баатаруудад уулзаж Винтов буунд зориулсан гол төмөр хоолойнуудыг хийх ажил ямар явж байгааг асууна. Анна инээмсэглэн шинэ уурын хүчээр ажилдаг цоолбор машинтай болсноор дарагчдын ихэнх хүнд ажлыг өөрсдөө хийж чаддаг болсон гэж тайлбарлана. Энэ хооронд аянга урдын ядал хит хөдөлгөөнтэй шинэ бүх зүйлд догдолсоор хөөрхий дарагчдыг түмэн асуултаар болж байлаа.
Манай Баатар сүүлийн үед яагаад түүнийг огт олж харахгүй байсан юм бол гэж гайхаж байсан ч одоо шалтгааныг нь ойлгоно. Түүнд аянгад өгчих нэг шинэ ажил бий. Тэр 12 паунд жинтэй бууны бүдүүвчийг үзүүлж үндсэндээ манай бяцхан надад зориулсан авраг зэвсэг болохыг тайлбарлана. Дараа нь ханхүү энэ зүйлийн техникийн ажиллах зарчмыг нилээд дэлгэрэнгүй ярих ч гэсэн бүх зүйл нь Аннагийн толгой дээгүүр нисээд өнгөрнө. Дараа нь тэр Ааннад газарт байгаа тэр хоёр нүхийг ашиглан эх бууны сум хийх хэв судгалтын нүх бэлтгэж тушаана. Аанна тэр даруй ажилдаа орж хайлсан металлыг нүх рүү юулж эхэлнэ. Ханхууч түүнд тэр хурц гэлбаатай хайлмаг руу битгий ширтээрэй гэж анхааруулхад Аанна тэр дороо нүдэ анина. Манай Баатар Ааннагийн духан дээрх хөлсийг арчих гэж гараа сунгахдаа өөрөө улааж эхэлнэ. Энэ газар чинь хүүтнээс болж хөлдөх шахан байдаг мөртлөө хоёулаа ингэж хөлөрч байгаа нь бүр инээдтэй байв. Баатар ч энэ нь зүгээр нэг ханхуу хөлс арчиж буй үйлдэл биш гэдгийг анзаарсан бололтой. Ханхуугийн улайсан царай бүрч илүү ихийг хэлж байлаа. Аннаач бас улайсан харагдана. Энэ хооронд нэг этгээд манай Баатрыг хараад ёстой өгтлээ сандарч байв. Грей Каслийн дөрөвдүгээр ханхуу шулмыг ил openly оргинуулж байна гэдэгт тэр бүр итгэж чадахгүй. Энэ талаар хаанд мэдгэтгэхээр бараг гүөх шахан яаран модно. Нэг этгээд ойрхон байгааг Ваннер мэдэрсэн нь хоосон зүйл байгаагүй юм. Учир нь энэ хүн бол шинэ хаан Тимотигийн явуулсан жинхэнэ тагнуул байлаа. Энэ нөхрийн толгойг хамгийн их эргүүлж байгаа зүйл нь жирийн хүмүүс шулмуудтай зүгээр л энгийнээр хамт байж байгаа явдал байв. Тэгээд ч түүний харсан бусад хачин зүйлсийг яриад ч яах вэ? Хилийн захад хаанаас ч умгарч ирсэн тэр авраг хаан чөтгөрүүдийг алдаг төмөр саваанууд. Дээр нь ханхуу шулмуудыг яг л жирийн хүмүүс шиг харьцаж байгаа нь бөгөөд нийлээд энэ хот бүхэлдээ хараалт идэгцэн юм шиг санагдуулж байлаа. Энэ бүхэн түүнд бараан ид шидтэй ажиллаж байгаа мэт мэдрэмж төрүүлж хэрв нүүр рүү нь бөө мөнгө шидээгүй байсан бол ийм солиотой газар тагнуул хийхийг хизээч зөвшөөрөхгүй байжээ. Гэхдээ энэ хүн тагнуулын ажлаа ёстой бүтэлгүй хийсэн нь илт байв. Учир нь бид ард талд нь Вандер түүнийг тэр дор нь анзаарч зогс гэж хашгирч байгааг харна. Тэдний дунд тагнуул байна гэсэн мэдээ гал шиг тархана. Хөөхий залуу одоо яхаач мэдэхгүй. Ууртай олон хүн түүн рүү дайрахаас өмнө дөрөвдүгээр ханхуу чөтгөрийн хүч шууд дотроосоо гаргаж байна гэж л бодож амжина. Шилтгэн дотор буцаад хөгшин зөвлөхтөөр ирэхэд тэр ханхуугийн сүүлийн тушаал дээр бараг ухаанаа алдаж байлаа. Хоёр зав худалдаж ав. Гэхдээ Ахмад баг ажилуулж болохгүй гэж тушаасан нь яаж ч бодсон толгойд нь багтахгүй байв. Хөнгүү зав яаж хөөх юм бэ? Хөгшин хүн энэ бүх утгагүй мэт тушаалуудын өмнө бүрэн ядарч туйлдсан ч эцэстээ дандаа ханхуугийн талд ашигтайгаар эргэж дуустгийг мэддэг байлаа. Яг тэр үед хаалга тогших чимээ гарч нэг цэрэг тэд нэг харахныг барьсан гэж мэдэгдэнэ. Тэр нь Койл буюу газрын хэрэм хэмээх очтой. Тимоти ханхуугийн тагнуул ажээ. Тэр хүн хэдэн сарын турш Хилийн хотын оршин суугч мэт дүрэсгэн хуурамч нэрээр амьдарч байсан байна. Түүнээс нэг захиа мөнгө илэрсэн ч одоо хүртэл илүү их мэдээлэл авахын тулд байцаасаар байжээ. Хөгшин хүн тэдэнд түүнээс мэдэх бүхнийг шахаж харахад тэр дор нь цаазал гэж тушаана. Хөгшин хүн үүнд тийм ч цочирдоогүй байлаа. Учир нь энэ бол тэдний илрүүлсэн дөрөв дэх тагнуул байв. Манай ухаантай ханхуу угаасаа ахаад олон тагнуул ирнэ гэж урдчлан харсан байсан тул Хилийн хотод хүнсний нөөцийг устгах гэж оролдож буй хүмүүс байна гэж зарлахыг хөгшин хүнд тушаасан байжээ. Тэгээд сэжигтэй авирлаж байгаа хэнийг ч анхаарч ажигла. Тагнуул барьсан хүнд шагнал өгнө гэж мэдгдсэн байв. Хөгшин хүн манай Баатрин ийм овчин шийдвэрүүдэд үргэлж гайхдаг хിവэр. Түүний нүдэнд ханхуу бүр тэнгэрийн шийтгэлийн чулуунаас ч айдаггүй нэг төрлийн чөтгөр мэт санагдаж эхэлжээ. Грей Каслийн нислэлд Тимоти өөрийн ах トゥ нар руу явуулсан хааны зарилгуудын талаар асуухад одоогоор хинэн ч хариу ирүүлээгүй байв. Нэг төвшмөл нь дөрөвдүгээр ханхуу буюу манай Баатар хариу илгээж чөтгөрүүдийн сар дуусаж ард иргэд нь аюулгүй болмогц буцаж ирнэ гэж мэдгдсэн гэж хэлнэ. Тэр хүн бас Роланд ханхуу. Тимотиг одоо хүртэл хаан биш зөвхөн ханхуу гэж нэрлсээр байгааг онцлно. Тимоти манай Баатрыг мулгуу амьтан гэж үзнэ. Ялангуяа өөрт нь газар нутаг амар тайван амьдрал өгөх гэж байсан байхад эсэргүүцэж байна гэж бодно. Тэр Роландыг хачин итгээд гэж тоомжиргүй нэрлээд 3 дугаар болон 5 дугаар гүнжээс ямар нэг хариу ирсэн үү гэж асууна. Төшмөл нь 5 дугаар гүнж хот дотроос орс сургаггүй алга болсон, өөрийн зарц болон хоёр үйлчлэгчтэйгээ хамт сургаггүй болсон гэж мэдэгдэнэ.
Үнийг сонсоод Тимоти урам хугаран тухай алгадаж энгийн хүмүүсийг эгчт нь гар хүрхийг хизээж хүсээгүй. Хувийн зөрчил байсан ч тэр бол түүний эгч шүү дээ гэж бодно. Дараа нь тэр зөрүүд далайн дээрэмчин Гарсиа Уимблдоны тухай асуух гэтэл төшмөл нь ам нээж амжаагүй байхад Тимоти түүний усан бомтыг булааж аваад хүчээр нийслэлд авчир гэж тушаана. Яг тэр үед нэг баатар гүйн орж ирээд Гарсиа Уимблдон өмнөд хилийн ойролцоо Дюк Жозефин Карлыг ялж Хог хотыг бүрэн хяналтандаа авсан гэж яран мэдээлнэ. Энэ мэдээ Тимотиг айдаст автуулж орхино. Үүн дээр нэмээд тэр бүсгүй өөрийгөө Пилеруутрын хатан химээ өргөмжилж нутгийн дюкуудын адислаар Грей Каслийн өмнөд тал бүхэлдээ салж тусгааруулсан гэж сонсоод бүр чих сэтгэлээр унана. Дараагийн дүр зурагт Хилийн хотын өмнө талын улаан усны голын дэргэд бидний гол ахмадууд саяхан угсарсан их бууг буулгаж байлаа. Тэр хоёр хатуу ширүүнээр хоёулаа туйлдэж энэ юм дэндүү хүнд байна гэж дарагтаа гомдлолно. Яагаад гэвэл үүнийг хинч ганц эмч ч хөдөлгөж чадахгүй. Хулгайлах нь бол бүр мөрөөдөл. Манай баатар санаа алдаад энэ зүгээр нэг юм биш. Харин цус, хөлс, төмрийн зүтгэлээр босгосон гайхамшигт үтэй шүү дээ гэж хэлнэ. Тэр өөрийнх нь харж буй тэр гоо сайхныг яагаад бусд нь олж харахгүй байгаад гайхна. Энэ хооронд аянга их бууны гол төмрийг цэвэрлэмээр байна гэж догтлон асуухад манай Баатар зөвшөөрнө. Энэ нэрч хүчтэй томбоо охин ажлаа дуртай яа хийж байгааг хараад Баатар яагаад аянга хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй юм бэ гэж асууна. Манай Баатар аянга сонирхолтой зүйлсийг үргэлжлүүлэн зохиож байх юм бол үнэгүй ажиллахад бэлэн гисэн гэж тайлбарлана. Түүнд хэрэгтэй зүйл нь зөвхөн хоол, хувцас. Харин ийм ашигтай наймайг мөнгөгүй шахуу манай мулгуу хүү алдахыг хүсээгүй аж. Аянга гол төмрийг цэвэрлэж дуусаад одоо хоосон боллоо гэж хэлээд дараагийн алхмыг хүлээн догтлон зогсоно. Манай Баатар дараа нь цэргүүддээ эхний алхам бол голд нь юу ч тэглээгүй эсхийг шалгах гэдгийг сануулна. Үүний дараа дарай хийж, дээрэс нь их бууны бөмбөгөө тавиад агаар үлдээлгүй хүчтэй шахах хэрэгтэй. Тэгээд галлуурыг нь зоож үдэшлэгийг эхлүүлэхэд бэлэн болгоно. Бөгөөд бэлэн болмогц ханхүү бүх хүнийг холд гэж тушаагаад галлуурыг асаана. Тэр дороо шажигнан асаж эхлэх тул бүгд чихээ дарж хингэргээ хамгаална. Тэгээд бум. Их бууны бөмбөг нисэн гарч бай болгож тавьсан дүрсний цээжийг цоо цохин нэвт гарна. Анчин ийм аимшигтай хүчийг хараад бурхан минь гэж дотроо залбирч ванарч мөн адил гайхан алмайрна. Бөмбөг байг нэвт цохиод зогсохгүй цааш дахиад нэг 100 орчим эм ниснэ нь тэдний туршилт бүрэн амжилттай болсныг батлана. Онлын хувьд 12 паундын их буу хэдэн мянган эм хүрэх боломжтой тул эхний удаагийн буудалгаар ийм үр дүн гарсан нь маш сайн байлаа. Баатар энэ зэвсгийн хүчийг хүлээн зөвшөөрсөн ч зөөж авч явхад хитрхи хүнд. Дээр нь цэвэрлэх, цэнэглэх, сум зөөх, дарь авч явах гээд бүгд нь төвөгтэй гэж санаа зовно. Манай Баатар толгой дохин хэрв ингэснээр холимог чөтгөрүүдийг төвөггүй алах бол энэ бүх төвөг үн цэнтэй гэж хэлнэ. Тэр жингийн асуудлыг завиар шийдэх талаар аль хэдийн бодож эхэлсэн бөгөөд Вэло хотоос далбаат завь авах асуудал дээр хөгшин зөвлөхөөрөө ажилуулж байлаа. Вендегийн салхины удирдлага нь энгийн хүмүүс болон их бөөг зөөх хурдыг өсгөж, Лонгсонг цайзын дюкийн эсрэг төлөвлөгөөнд их тус болох байв. Түүний төсөөллөөр бол дюкийн армийг араас нь тойрон хавчиж дайрах юм. Гэвч завны тухай мөрөөдөл нь удаан үргэлжилсэнгүй. Хөгшин хүн түүний өдөөс бидэнд далбаат цав авах мөнгө байхгүй гэж хүүтмэрхэлж мөрөөдлийг нь таслана. Давхар шурагт мачтай нэг далбаат цавил гэхэд асар өндөр үнэтэй. Дээр нь багийн зардал нь өөрөө тусдаа их хэмжээний мөнгө шаарддаг байв. Тэд санд байсан бүх мөнгөө шавхлаач дараа сард энгийн армийн цалин өгөх мөнгөгүй болох байлаа. Офис буцаж ирэхэд манай Баатар энэ зөрүүд хөгшин хүнтэй ахин маргалдаж надад баг хэрэггүй гэж зүтгэнэ. Харин хөгшин хүн Вилов хотод дөрмөн тийм биш. Зав бол заавал багтаага ирдэг. Зав авна гэвэл багийг нь ч бас авах ёстой гэж дахин дахин хэлнэ. Гэтэл ханхуугийн толгойд гинэт нэг тод санаа орж ирнэ. Тэгвэл өөр хотоос зав худалдаж авбал яах вэ? Гэхдээ хөгшин хүн үнийг ч бас няцааж том боомтод бүгд хитрхи хол. Тэндээс зав авчирна гэвэл асар их зардалтай гэж тайлбарлана. Тэгтэл манай Баатар бүр солиотой мэднийг санаа гаргаж ирнэ.
Яагаад өөртөө нэгийг барьж болохгүй гэж. Түүнд тансаг зүйл хэрэггүй, зүгээр л усан дээр хөвдөг байхад болно. Учир нь жолоодлогыг нь Венди хийчихнэ. Энгийн тэгш ёроолтой барж хангалттай гэж хэлнэ. Гэхдээ хөгшин хүн дахиад нэг асуудал сөхөж юугаар хийх гэж байгааг нь асууна. Манай Баатар өөртөө ихтэйгээр хөнгөн мод хэрэглэе гэж санал болгоод удалгүй дан гуайлангаар хийсэн зав тийм ч бат бөх найдвартай биш байж магадгүйг ойлгоно. Тэр бүр ааннагаар гагнуулж бүхэл бүтэн металл зав хийх тухайч бодно. Гэвч бүх металлаа буу бусад зүйлсэд аль хэдийн ашиглажчихсан байв. Тэгтэл тэр тэдэнд ханнаас үлдсэн асар их бетон байгааг сандаг. Ингээд суурийг нь модоор хийж ган арматураар хүчтгээд бусад хэсгийг нь бүхэлд нь reinforced конкритоор хийх санаа гаргана. Энэ завийг яг яаж хийхийг нь одоо задлаад суух шаардлагагүй. Манай Баатар зураг төслөө дуусгаж ажилдаа орчихыг нь л хүлээцгээе. Удалгүй бид голын эрэг дээрх төр завны цех дээр ирнэ. Тэд завны үндсэн арга бүтцийг аль хэдийн босгочихсон байв. Аянга тэр аврах зүйлийг хараад эн чин хааны тансаг усанд ордог авраг ваан юм биш үү гэж хошигнона. Манай Баатар инээмсэглээд бид ваан биш зав барьж байгаа юм шүү гэж залруулна. Гэвч аян одоо ч эргэлзэн хിവэр байлаа. Төвний харж үссэн ямар ч завтай энэ зүйл төстэй харагдахгүй байв. Тэд ийхүү маргалдан ярьж байх хооронд Венди, Аянга ханхуу хоёр хоорондоо сайн ойлголцож байгаад баярлаж байлаа. Харин Найтингейл Аянга угаасаа хүмүүсийн дунд хурдан уусдаг. Холбоонд байхдаа ч яг ийм эрч хүчтэй байсан гэж хэлнэ. Холбооны тухай яриа гармагц Вендигийн царай барааж ууланд үлдсэн бусад эгч нарынхаа аюулгүй байдалд санаа зовно. Дараагийн дүр зурагт уулын нуруунд шулмууд ураг шалхаж байх бөгөөд нэг нь чөтгөрүүдийн байгааг анхааруулна. Багш нь тэр даруй навчид түүнийг доош тавиад бусдад тусал гэж хэлнэ. Навч шархацсан багшаа аажуухан газар тавиад мангасууд ойртож ирэхэд шулмууд урагш алхаж тулалдахад бэлдэнэ. Энэ хооронд багш нь Найтингейлийг тэднийг ийм байдалд оруулсан гэж буруутгаад ариун уулыг олж илүү олон шулам цуглуулсны дараа заавал өшөөгөө авна гэж тангараглана. Тэр Венди аянга хоёрт ч бас урагчид мэд санаж байлаа. Мангасууд тэдэн рүү үсрэхэд навч өөрийн хүчийг ашиглан үндэснүүдийг гаргаж ирэн араатнуудыг орооно. Харин Зефир химээх өөр нэг шулам тэдний уушигнаас агаарыг сорж эхэлнэ. Охид ийм мангасуудыг унгааж байгааг хараад багшийн нүрэнд инээмсэглэл тодорно. Түүний бодлоор бүгдийн хүчийг нийлүүлж чадвал ариун ууланд хүрсний дараа тэд сүмийг заавал нурааж чадна. Ингээд багш хэсэг энд амархаар шийдэгч гинэт нүдэнд нь нэг зүйл тусч тэр дороо шоконд орно. Өмнөх нь үндээсэн тэнгэр дагандсан мэт авраг байгууламжуудыг хараад эн чин ариун уул муу юм биш үү гэж дуу алдна. Тэдгээр барилгуудыг хүн барьсан гэхэд итгэмээргүй бөгөөд тэр дүр зургийг хараад багшийн нүүр баяр хөрөөр дүүрнэ. Тэр эцэст нь ариун уулыг олчихлоо гэж итгэж байв. Гэвч бусд нь огт итгэсэнгүй. Бүх ном сударт ариун уулыг тайван, элбэг дэлбэг газар гэж дүрсэлдэг болохоос тэдний өмнө байгаа энэ зүйл түүнтэй огт таарахгүй байлаа. Навч өөрөө ч итгэлгүй хിവэр байсан ч багш тэдгээр аврах байгууламжид бүр солиорох шахан болж энэ бол гарцаагүй ариун үйл гэж итгэнэ. Эцэст нь өөр аргагүй гэж бодоод навч урагш алхаж эхлэх бөгөөд хэрэв тэд илүү цааш судлахгүй бол багш хизээч тайвшрах уу гэдгийг ойлгож байв. Замдаа явж байтал нэг шулам гинт газар дээрээ өчхнө. Навч найзаагаа гашуудахын тулд төр зогсмоор байсан ч багш нь огтхон ч өрөвдөхгүй. Одоо зогсвол шүн болохоос өмнө өөртөө өхнө гэж хашгирч урагш явуулна. Навч уйлж эхлэгч багш түүнийг шахсаар энд удаан байвал чөтгөрөөд ирнэ гэж үргэлжлүүлэн яаруулна. Гэтэл хэсэг явсны дараа өөр нэг шулам тэдний чиглэж байсан тэр уул шиг зүйл нь алга болчихсныг анзаарна. Үүнийг хараад багш бүр цөхрөл дунаж тэнгэрт хүрэх мэт хот шиг нэг зүйл нар жаргах болгонд алга болдог гэсэн цуу яриаг сандаг. Могоо эмэгтэй энэ бүхнийг зүгээр л хий үзэгдэл байсан гэж хэлнэ. Ийм зүйл далайд болдог гэж сонсож байсан ч газар дээр ингэж харагдан гэдэг урд өмнө үзэгдээгүй аж. Яг тэр үед нэг шулам 3 чөтгөр ойртож байгааг мэдэрнэ. Гэвч энэ удаа ирж буй аюул нь жирийн чөтгөр биш байлаа. Тэр нууцлаг амтан зэвсэг шиг зүйл ашиглан нэг шулмыг шууд цохиж унгахад навч яг тэр газартаа хөшчихнэ. Дараагийн мөчөд уртчаад цээжийг нь нэвт сүлбсэн найзыгаа хараад навч итгэж ядан жад хаанаас ирснийг харна. Тэдний өмнө чөтгөр араатанд мордсон холимог амьтад зогсож байлаа.
Тэдний урсан тасарсан бие хааг харахтал яагаад ганц цохилтоор охиныг унгасныг ойлгож болно. Нэг шулам тэр даруй газрыг намаг болгон хувиргах чадвараа ашиглагч нөгөө амьтад унаагаасаа амархан өсөрч буугаад шууд эмгтээчүүдийн өмнө газардна. Нэг мангас гарынхаа савлтаар шулмыг цохиж цусыг нь өсчүүлэн газар шитгэд эгч нар бүгд айсандаа бараг ухаан алдна. Дараа нь тэд үлдсэн шулмууд руу эргэн харахад тэд бүгд хөшиж дагжин зогсож байлаа. Гэтэл өөр нэг мангас тэдний дундах улаан үстэй нэгэн дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Түүний царай цонхийн амнаас нь унтсан гаж үзэмжтэй хэл шиг эрэхтэн харагдах тэр араатан ойртох тусам бүрч айдас төрүүлнэ. Яг хүрэх гэж байтал түүн рүү галан бөмбөг нисэн эргэж мангасыг гимтэхээсээ илүү зүгээр л уурлуулна. Улаан үстэй охин цочирдсон улбар үст найзыгаа гараас нь атхан хурдангүй гэж татагч тэр айсандаа бүр алхахаач мартчихсан байлаа. Өөр нэг шулам сүрэн зогсохоор шийдэж тоглоом ном шиг сулхан зүйлээ гаргаж ирэхэд мангас шууд цээж рүү нүшгэлж түүнийг нисгэж шидээд газар саваад унгаана. Тэр ганц цохилтоор үхчихсэн ч гайхмааргүй байлаа. Найзууд нь шавж шиг унан үхэж байгааг харсан ч Венди үндэсний ид шидээ дахин ашиглан нэг мангасыг толгооноос нь хөл хүртэл ороож хөдөлгөхгүй болгоно. Могой эмэгтэй өөрийн могойг араатныг оруулгахад хамтдаа тэр хүчтэй амьтныг өвдөг сөхрүүлж чадна. Венди бүгдэд зүгт гэж хашгирч өөрөө мангасыг барьсаар үлдэнэ. Энэ хооронд нөгөө мангас нуруунд дээрээсээ нэг жад сугалж аваад шитгэхэр бэлдэгч хөлн намганд шигдсэн байв. Гэсэн ч тэр аимшигт хурдтайгаар жадаа шидэж ягаан өнгийн зураас л үлдээн шууд байрууга нисүүлнэ. Аз болж Венди яг арайхийн зөрүүлж чадна. Гэтэл яг тэр үед нөгөө мангас цахилгаан хүчээ гаргаж ойр байсан бүгдийг цахилгаанд цохино. Эцэст нь газар дээр Венди болон бардам ааштай могоо эмэгтэй хоёр л үлдэнэ. Венди ертөнц нь ийм богино хугацаанд яаж ингэтлээ оронгоороо эргэжчихснийг хүлээн зөвшөөрч чадахгүй хിവэр байв. Мангас могоо эмэгтэйн зүг урагшилж дараагийн мөчөд авраг гараараа түүнийг шүүрэн өргөнө. Түүнийг агаарт өргөсөн үед эмэгтэй хорт могоонуудаа тавьж нэг нь амнаас нь зухууж байсан хил шиг харагдах эргэтэн хазна. Могоо шүдээ зоомогц тэр эргэтнээс улаан манан мэт зүйл гоожиж эхэлнэ. Мангас дургуйсан могоог гараараа шүүрч авч хүчтэй шахахад багшийн нүдэнд өвдөлтийн нулимс хурна. Венди энэ бүхнийг аимшигтайгаар харж байтал гинэт мангас могоо эмэгтэйг газар хаяж өөрөө амьсгал боогдож байгаа мэт багтарч эхэлнэ. Үннийг хэлэхэд энэ могоо эмэгтэй ийм зүйл амсхан зүвтэй ч байсан. Учир нь тэр анх гарч ирснээсээ хойш энэ түүхэнд үнэхээр нэрвдүүлж байсан шүү дээ. Ямар ч байсан мангасын хөс салхан нь чичирч эцэст нь өвдөглөж унаад нуруунд дээр нь байсан сав мэт зүйлээс тэр улаан манан бүрэн гарч дуусахад авраг амтан амьгүй болон газар унана. Венди эдгээр амьтдыг яаж дийлхийг аажмаар ойлгож эхэлсэн бололтой. Тэр дараа нь намагт чарлаж хөдөлж чадахгүй байгаа нөхөө мангасыг хараад амнаас нь гарч байсан тэр хачин эргэтнийг олж харан магадгүй энэ тэдний сул тал байж болох юм гэж таамаглана. Тэгээд өөрийнхөө хүчийг шавхан байж амиа алдсан ихчийнхээ хажууд очин хөндлөн нумаа шүүрч аваад нүдэндээ шийдэмгий харцтайгаар тэр эргэтэн рүү чиглүүлэн онилно. Унсан эгч нарынхаа өшөөг авна гэсэн бүх хүчээр орилон байж сум тавихад сум онож улаан манан асгарч ихснээр түүний ялалт батлагдана. Нумаа газар хайсан Венди өвдөг сөхрөн сэтгэл нь уурын суух бөгөөд эргэн тойронд нь эгч нарийнх нь амьгүй бие хэвтэж мангаснаас улаан зүйл гойчсоор өөрөө чимээгүй талд уйлсаар үлдэнэ. Хөлийн хотын тулалдааны талбарын имлэгт Нанагийн нас бид хүрэх мөч иржээ. Орны дээр хөвтөж буй охин өөхөх юм биш үсттэй гэж асуухад ханхүү болон бусдын дулаахан инээмсэглэлтэйгээр юу ч болохгүй бүх зүйл зүгээр болно гэж тайвшруулна. Тэд өдөр бүр ид шидээ гаргаж байсан болохоор хүч нь өөрийнх нь эсрэг эргэхгүй гэж тайлбарлана. Вендич манай баатрын үгтэй санал нийлэн Нанаг зөөлөн илж тайвшруулна. Айж сандарсан аав нь дөхөж ирээд өвдөлт хитрхи хүчтэй бол миний гарыг чанга атгаарай гэж хэлнэ. Бусд нь ч уур амьсгалыг зөөлрүүлэхийг шийдэж зоосон мих үлгэр домог ярьж эхэлнэ. Тэдний энэ амьд дулаан уур амьсгал Нанагийн айцыг баг багаар багасгана. Ааннаач бас дөхөж ирээд бид бүгд чиний хажууд байна гэж зөөлөн сануулan халамжтай ихчиг духан дээр нь үнснэ. Шүн дунд ойртох тусам бүгд орнын эргэн тойронд суусаар нас бийд хүрэх мөчийг нь чимээгүй хүлээнэ. Аянга бол угаасаа уйддаггүй хүн учир юр баярлсан байдалтай байв.
Харин нөгөө талаар манай баатар өөрөө бараг ухаан алдах гэж байгаа мэт байн байн ившээж байлаа. Аянгийн тэр шавхагдшгүй эрч хүчийг харах төдийд л манай хүү ядраад байв. Тэр Найтингейл рүү эргэж "Нанигийн бид ямар нэгэн ид шидийн хэлбэлцэл мэдэгдэж байна уу?" гэж асууна. Найтингейл толгоос эксрэн удаан хүлээлээ. "Юр бусын юм. Одоогоор анзаарчихсангүй" гэж хэлнэ. Манай баатар өөрийгөө алгадаж нойрноосоо сэргээх зураа чөтгөрүүдийн сард усмагц нэг цагийн цамхаг барина гэж бодно. Учир нь ингэж хий дэмий хүлээх нь түүнд туйлын уйтгартай байлаа. Гэтэл гинэт Найтингейл дахиад онгодохыг сонсно. Ханхуу хөшгийг нь сөхөхөд өглөөний гэрэл нүд галбуулан тусч Анна ч энэ гинтийн хурц гэрэлд сэрж зочно. Ингэснээр дараагийн өдөр аль хэдийн эхэлчихсэнийг бүгд ойлгож Нана асуудалгүй өглөө хүрээд сэрэхэд хүн бүр гайхсан баярт байдалд орно. Аянга баярлсандаа бараг өсөрч Нанагийн аав нулимс туслуулна. Нана нас бит хүрэх үеэ ямар ч хүндрэлгүй амжилттай давж гарсанд бүгд маш их тайвширч байлаа. Хэсэг хугацааны дараа манай баатар Найтингейл рүү бөхийж өнөөдөр Нанагийн нас бит хүрэх өдөр мөн байсан гэдэгт чи үнэхээр итгэлтэй байна уу гэж асууна. Найтингейл тийм гэж толгой дахин өөрчлөлт нь маш бүдэг байсан ч гарцаагүй болсон гэж хэлнэ. Тэр манай баатрын шулмуудын тухай онолтой санал нийлж өдөр бүр ээж шидэ ашиглан бэлтгэл хийвэл хүчин өсөөд зогсохгүй энэ бүх зовлонж багасна гэж хүлээн зөвшөөрнө. Хэрэв бүх шулмууд өдөр тутам сайн бэлтгэлтэй байж чадвал насанд хүрэх үедээ ямар ч асуудалгүй давах боломжтой гэж хэлнэ. Вендич тэдэнд нэгдэн ханхуу шулмуудыг хүлээж авах цорын ганц хүн учраас хөлийн хотыг жинхэнэ орогнох газар болгож чадна гэж хэлнэ. Тэр үүнд бүрэн дэмжлэг үзүүлнэ гэж амладаг. Ханхууч үүнд баярлан үнэндээ би энэ тухай аль хэдийн удаан бодож явсан гэж хэлнэ. Гэхдээ хаант улсад ил шулмуудыг урьж авчирвал асуудал үүсэх тул эхлээд орогнох газрын тухай цуу яриаг аажмаар тарааж шулмууд өөрсдөө энд ирдэг болгоно гэж төлөвлөж байлаа. Харин өөрөө хаан болчихвол шулмуудыг урьж авчирхад түүнийг зогсоох хүн байхгүй болно. Энэ үгийг сонсоод Венди өвдөг сөхрөн түүнийг хаан болоход нь туслана. Одооноос эхлээд өөрийн амьдралаа түүнд зориулахаа тангарахлана. Маргааш нь манай баатрын далбаат завь эцэст нь эрэгт хурч ирнэ. Хоёр цэрэг ойртон очиж үзээд энэ завь ер нь урд нь харж байсан юутай ч адилгүй. Техникийн хувьд бөөн асуудалтай юм байна гэж ярилцсан. Ингээд шалгаж дуусаад тэд их бууны бэлтгэл рүү буцахаар шийднэ. Энэ хооронд дэд ахлагч Ванерын араас явж байсан хідэн мөрөөдөмтгий цэрэг анчин төмөр сүх шиг хүчрхэг болохыг хүсэж байгаагаа чанга чанга ярина. Гэтэл нэг нь гинт ноцтой болж бид ийм удаан бэлтгэл хийж байгаа мөртлөө нэг ч удаа бодит байлдаанд буудаж үзээгүй ханхуу биднийг яг хизээ жинхэнэ тулаанд оруулах гэж байгаа юм бол гэж асууна. Өөр нэг цэрэг галт бууны багийнхан хэд хоногийн өмнөөс ханан дээр байлдааны тактик давтаад эхэлсэн шүү дээ гэж хэлнэ. Тэр үед л Ванерын толгойд нэг зүйл бууж манай баатар их бууны багийг зүгээр нэг чөтгөрүүдийн эсрэг биш бүр илүү хүчтэй айрмын эсрэг ашиглахыг бодож байгаа юм биш үү гэж ойлгож эхэлнэ. Яагад гэвэл тэр их буу хитрхи том хүнд учраас хан руу зөөж гаргахад тохиромжгүй байв. Тэгээд эцэст нь Ванерт бүх зүйл тодорхой болж эзнийх нь бодсон арга бол их бууг далбаат завин дээр байрлуулж ашиглах төлөвлөгөө байжээ. Хөлийн хотын улаан усны голын баруун ирэг дээр бид их бууны баг анчин төмөр сүхийн удирдлага дор сургуулалт хийж байгааг харна. Тэдэнд их бууг тодорхой нэг чиглэлд онилуулах даалгавар өгчээ. Ахлах баатар энэ их бууны баг тун хөдөлмөрч харагдаж байна гэж хэлэхэд манай баатарч санал нийлж хоёр баг хоёулаа өрсөлдөгчөөсөө 5 мөнгөн зоос илүү авахын төлөө хамаг чадлаараа хичээж байгаа нь тэдний хүсэл эрмэлзлийг улам хурцлж байгааг онцлно. Ханхуу газар дээр хангалттай сайн бэлтгэгдсэний дараа ажиллагааг Литл таун руу шилжүүлэхээр төлөвлөж байлаа. Баатар сониучирхан "Тэгэхээр та нөгөө бетон завиа хилээд байна уу?" гэж асуухад манай баатар "Тийм" гэж толгой тохиж өөрөө түүнийг ингэж нэрлсэн гэж хэлнэ. Цас багтай энэ хитгэн өдөрт ажилчид бүх зүйлийг амжуулчихсан. Зөвхөн зэврэлтийн эсрэг бүрхүүл түрхээд зогсоогүй. Их бууны бөмбөг хадгалах сарвч хүртэл босгочихсон. Дээр нь Вендигийн салхины хүчээр хөдөлгөх тавцангч бэлдсэн гэж тайлбарлана. Ахлах баатар тэгээд л манай баатар яагаад Вендиг ид шидээ ингэтлээ сайн удирдах сурахыг тэгж их шаардсныг ойлгоно. Гэвч дараа нь ханхуу Роланд ядуу баатрыг бүр алмааруулж энэ завины командлагчаар чамайг томилж байна гэж хэлнэ. Баатар шууд сандарч би амьдралдаа нэг ч завь жолоодож үзээгүй шүү дээ гэж хэлэхэд манай баатар мөрөө хавчаад үүнд сүртэй юм байхгүй. Завийг чинь угаасаа шулмууд л жинхэнтэй хөдөлгөнө гэж тайлбарлана.
Эцэст нь цэргүүд нэг их бууны бөмбөг буудахад хүчтэй дэлбэрэлт гарч шилэн лонх мөргүүлэн хагарахад аянга далайн аяллыг нь албан ёсоор нээж өгнө. Манай Баатар өөрийн завин дээр гарч шинэ аяллаа эхлүүлэхэд бэлэн байлаа. Энэ хооронд Тайгу, Пайн холбоо харилцааны ажлыг хариуцаж нөгөө талаар Ахмадын дүрд хүчлэн оруулсан Ахлах Баатар тийм ч баяртай харагдсангүй. Аянга Ахлах Баатрын мөрөн дээр зөөлөн алгадаж надад далай дээрх адал явдал бол угаасаа гарын тоглоом, жолоодлого яг миний ажил гэж итгэлтэйгээр хэлнэ. Тэр бас өөрийн аав Громын сумч бас далайтай сайн харьцдаг байсан гэж дурсна. Завь доторхыг сонирхон үзэж явсан аянга энэ хачин материалаар хийгцэнд бүр мэл гайхна. Өмнө нь ийм завь юр харж байгаагүй аж. Ахлах Баатар өнөөдөр цаг агаар санаанд оромгүй сайхан байгаа нь туршилт хийхэд яг тохирч байна гэж сэтгэл хангалуун хэлнэ. Завь усанд гарахад эхэндээ бүх зүйл жигдхэн сайхан явж, Брайан нэртэй нэг хүн жолоог нь барьж байлаа. Аянга түүнд жолоогоо бүрэн баруун тийш эргүүл гэж хэлэхэд Ахлах Баатар яг тэр тушаалыг нь давтан хашгирна. Томбой охин гайхан яагаад миний хийснийг давтаад байгаа юм бэ гэж асуухад Баатар ханхуугийн тушаалыг л биелүүлж байна гэж хариулна. Энэ хооронд Брайан яг юу хийх ёстойгоо өөрөө ч ойлгохгүй сууж байсан тул аянга нүрээ барин байж өөрөө удирдлагыг гартаа авна. Тэр жолоог нь гинэт хүчтэй зүүн тийш эргүүлж орхиход ард нь байсан хоёр хүн айсандаа бараг унах шахна. Энэ жижигхэн адал явдлын дараа аянга манай Баатар далайн туршлагатай хүн хүртэл анзаарахгүй өнгөрөөж мэдэх зүйлсийг хүртэл тооцсон байгаад гайхан бишрэнэ. Дараа нь тэр Вендид илүү хүчтэй салхи гарга. Одоо чиний үүрэг бол хөдөлгөгч хүчний дэмжлэг шүү гэж хэлнэ. Венди Хилийн хотод ирэхээс өмнө эд шидээ үнэндээ сайн хөгжүүлээгүй байсан бөгөөд манай Баатар түүнийг хүчээ төгс хянаж сурах хүртэл нь байнга шахдаг байжээ. Эхний оролдлогууд нь ердөө жаахан мах хатаах хэмжээний салхи гаргаж чаддаг байсан ч аажмаар хүч нь өсөж одоо тэр өмнөх сургамжуудынхаа ачаар эд шидээ төвлөрүүлээд зарийг усан дээр чөлөөтэй түлхэн хөдөлгөж чаддаг болов. Аянга Ахлах Баатар хоёр завь үнэхээр хөдөлж байгааг хараад догтлон баярлана. Энэ үед Пайны аав ухаантай хүн шиг дуугаар чулууг завь болгож тэрийг нь усанд хөвүүлж чадна гэдэг бол манай Баатрын чадахгүй зүйл энд хорвоод алга гэж бодмоор болж байна гэж хэлнэ. Завь усан дээр тогтун хөвсөөр байхад тэр бас Брайаныг ердөө хагас цагийн дотор далайчин болгосонд нь магтана. Брайан ичингүрэн үнэндээ бүхнийг зөв зааж өгсөн нь аянга байсан гэж гавьяаг түүнд өгнө. Энэ хооронд тавцан дээр зогссон Венди хүчээ барах шинжтэй болж завийг түлхэхдээ улам хэцүү болж байлаа. Түүний эд шидийн хүч барагдаж байгаа нь мэдэгдэж байсан ч Венди үүнийг сорилт гэж хүлээн авч эрэгт хүрэх хүртлээр тэсэх зориг тавин өөрийгөө түлхсээр байв. Гэтэл бодит байдал өөр байсан. Вендиг энэ тухайн алдаж аянга тэр дор нь бүгдэд эрг рүү чиглүүлгэж тушаана. Вендиг доош буулгаад харахад бүх бие нь мэс шиг хүйтэн хөсөөр бүрхэгдэж бараг хөлдөж өгөхөд ойрхон байлаа. Тэд яагаад ийм байдалтай байгаагаа урдчилж хэлээгүй юм бэ гэж түүнийг зэмлэнэ. Гэвч тэдний азтай үеч энд дуусч завинч бас чулуу мөргөн гэмтэнэ. Ахмад чангаар тушаал өгч хадагтай аянга хадагтай Вендиг даруй шилтгэн рүү хүрг. Бусд нь энд үлдэж далбаануудыг хураа гэж хэлнэ. Аянга Вендиг авч шууд явмагц гимцэн завны Ахмадын царай барайж Литл таун дээр хийсэн туршилт бүрэн бүтэлгүй биш ч бас яг амжилттай боллоо гэж хэлэхэд хэцүү байна гэж бодно. Ядчил тэд хоёр том асуудлыг олж мэджээ. Вендиг тавцан дээр дулаан байлгах хэрэгтэй. Дээрээс нь завийг цохилт даахуйц болгох шаардлагатай байв. Энэ хооронд хотод эзгүй замаар нэг тэрэг явж байлаа. Тэр тэрэгний жолооч нь нэг хөлгөө хүн байсан бөгөөд дотор нь нэг санваартан бяцхан охиныг зодож байв. Энэ охин тэрэг дотор ганцаараа биш байлаа. Тэрэгний жолооч тэр охтыг өрөвтгөөсөөр аргагүй байв. Гэхдээ тэрэг доторх тэр ир тэдний цорын ганц амьдралын шугам шиг харагдаж байлаа. Түүнгүүгээр эдгээр охид гудамжинд хөлдөж өгөх байсан биз. Тэр хүн тэрэгнээс буухад жолооч эднэр чинь бүгд Волфхарт хаант улсын өнчин хүүхдүүд үү гэж асуув. Санваарт нь толгой дохиод тэр улсад хоол хувцас хувирдохоор сүм хүүхдүүдийг асрамжиндаа авдаг. Одоо сүмд 10 дахин олон хүүхэд ирдэг болсон тул чам шиг тэрэгчэнтэй байгаадаа баяртай байна гэж тайлбарлана. Энэ сайн цалинтай ажилд талархаж явдаг жолооч ийм өнчин хүүхдүүдийг зөөхөд 20 мөнгөн зоос авч байгаадаа баяртай. Дээр нь нэг хөлгүй учир тэрэг барих ажил түүнд яг тохирдог гэж бодно. Гэвч тэр эдгээр охид жирийн өнчин хүүхдүүд биш. Үнэндээ шулмууд гэдгийг мэдэхгүй. Яг ийм учраас л Санвартан түүнд ийм өндөр цалин өгч байв.
Гэхдээ энэ тухай юу ч хэлэлгүй зүгээр л асуулт битгий асуув. Очоод мөнгө аавна гэж шахан хурдлуулна. Тэд замдаа хоол идэхээр нэг дэм буудалд зогсоход санваартан нэг эмэгтэйд би чамд хідэн зөөлхөн жаахан хүүхэд авчирлаа. Харж хандаад өг гэж хэлнэ. Тэр аимшигтай эр охтыг яг л бараа мэт үзүүлж явахыг хараад тэрэгчин энэ бүхнийг харж твчихгүй байв. Тэр үйлчлүүлэгч нь тэднийг хурдан ашиг олохын тулд мүлжиж байгааг харж чадалгүй хөшгийг нь хаачхна. Дараагийн дүр зурагт хамб мэйн асар том газарт орох танхим руу буруутаж орно. Тэр энэ газарт хідэн ч удаа ирсэн бай. Энэ бөмбөр таазны сүр хүч түүнийг үргэлж алмайруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Түүний бодлоор энэ бөмбөр ордон өөрөөр хэлбэл байгалийн бүтээл гэх энэ зүйл бол гарцаагүй бурхны бүтээл аж. Хамбат цааш нь тайлбарлахдаа газрын дээрх Хермесийн сүм доктортой байдлыг бэлэгддэг бол хатуу хамгаалалттай газрын доорх Хермесийн шорон нь үнэндээ сүмийн жинхэнэ зүрх байж магадгүй гэж хэлнэ. Тэр нууц байгууламжийн гүн рүү ороход нэг баатар түүнийг улам доош нь дагуулan явна. Тэд алхаж явах зуур эдгээр баатрууд бол сүмийн хамгийн үнэнч ноход бөгөөд үнэнч байсны төлөө эдгээр хонглуудад байрлах байр авсан хүмүүс гэдгийг мэдэж авна. Харин ямар нэгэн сахилгын асуудал гарвал тэднийг маш хатуу шийтгдэг бөгөөд ихэнхдээ насан туршид нь өөрсдийн хамгаалж байсан шорон дотор нь хордог байв. Өөр хонглуудад сүмийн ном зохиол, түүхэн баримт бүхий номын сангууд байрладаг бөгөөд бас азгүй хэрэгтнүүд насан туршдаа ялзарч дуустдаг шоронч байлаа. Тэд дараагийн хаалгаар орж шоронд хүрэхэд дотроос нь эрх чөлөө гуйн хашгирч амьдралаа хүртэл өгөхөд бэлэн болсон хүмүүсийн орилон сонсогдно. Санваарт нь нэг том цоочтой онцгой камерт ирээд дагуулж ирсэн баатарт гаднаа хүлээж бай гэж тушаана. Ганцаараа үлдмэгцээ дотор байгаа хоригдолд хоолоо сайн идэж хэлнэ. Хоол нь хамгийн сайнуудын нэг зөвхөн архил байхгүй байгааг сануулна. Гэвтэл тэр шоронд байгаа хүн нь үнэндээ хаан Уимблдон байлаа. Тэр санваартнаас ийм газарт чиний бодлоор идэх юм байна гэж юу? Би 6 сарын турш ямар ч мдээгүй хоригдлоо. Хүү охин хоёрынхоо талаар юу ч сонсоогүй гэж шанална. Санвартан эхэндээ юу ч хэлэхгүй байхыг хүссэн ч хааны шахалтаар эцэст нь муу мэдээг хэлнэ. Хааны ууган хүү Жеральд Вимблдон Тимотигийн тушаалаар ихээ алсан хэрэгт буруутгагдан цаазлагдсан байна. 3 дугаар хүү Гарсиа өөрийгөө Клеротрийн хатан гэж зарлаж Тимотитэй хийх тулалдаан нь гарцаагүй болоод байна. Харин манай Баатар болон 5 дугаар гүнж 2 амьд байгаач онц хэлэх шин мэдээ алга гэж тайлбарлана. Энэ мэдээг сонсоод хөгшин хаан ууган хүүгийнхээ тухайд бүрэн зочирдож гуньгаа нууж чадалгүй чи яагаад намайг ийм удаан шоронд хорвоо гэж асууна. Дараа нь хаан Уимблдон санваартанд чи шулмын хүчийг ашиглаж миний биеийн хуулбарыг бүтээгээд ууган хүүгээ зайлуулсан байна шүү дээ гэж хэлнэ. Тэр сүм хаант улс даяар улам хүчтэй болж байгааг хүлээн зөвшөөрөгч яагаад түүний хайртай хүүхдүүдийг энэ хааны зарилгуудаар хооронд нь алалцуулж байгаа юм бэ гэж асууна. Тэр өөрөө хизээч хүүхдүүдээ ингэж бие биетэй тэмцэлдүүлэхийг зөвшөөрөхгүй байсан гэж тодорхой хэлнэ. Санваартан харин хариуд нь түүний хүүхдүүд одоо насанд хүрсэн. Өөрсдийн шийдвэрийг өөрсдөө гаргаж байгаа хүмүүс болсон гэж хэлнэ. Тэр 3 дугаар охин Гарсиа Вимблдон 5 жилийн өмнө Клероватер бомбтыг авсан тул ах нар нь хаан ширээний төлөө тэмцэж байхад зүгээр суухгүй нь ойлгомжтой гэж тайлбарлана. Цаашлаад сүм цаг алдмааргүй байсан. Тиймээс Уимблдон хааныг зайлуулж байж хаан тусад баттай хяналт тогтоох ёстой байсан гэж хэлнэ. Түүний хэлснээр Тив цаашид гэгэн үр Волфхарт, Эвервинтер, Грей Касл хэмээх дөрвөн агуу улс болон хуваагдаж үлдэхгүй. Харин сүмийн захиргаа ноёрхлын дор нэг л газар нутаг болон нэгдэх болно. Энэ үгийг сонсоод хөгшин хаан бүрэн ялагдсан мэт өвдөг сөхөрч амнаас нь цус гоожиж байсан ч гэсэн чамайг тамд хүлээж байх болно гэж шүлсээ өсчүүлэн хэлж чадна. Санваарт нь там гих зүйлийг тоочжгүй. Тэдний хийж буй бүх зүйл сүмийн агуу төлөвлөгөөний нэг хэсэг гэж хэлнэ. Хаан яг тэндээ амь тавих бөгөөд хорлогдсон бололтой. Санваартан үүнийг өөрсдийн эрх мэдэл өсөх алтан боломж гэж харж одоо тэднийг хүлээж буй жинхэнэ дайсны дарахаар бэлдэж байлаа. Түүний хэлж байгаа жинхэнэ дайсан нь чөтгөрүүд байх. Хүн төрлөختний сайн сайхны төлөө тэд одоо хүртэл бүрэн няцаач чадаагүй дайсантай нүүр тулах гэж байна. Үннийг хэлэхэд сүмийн улс төр бол надад нэг их сонирн биш ч энэ цуврал үнэхээр галзуу аялал байлаа. Манай Баатар дараа нь юу хийх бол гэж бодохоор л догдолж байна.
Бичлэгийг ийм байдлаар хүрэхэд үнэхээр их тус болсон. Эрдэнэ туяа Сосор Ором хос баяр Ринов танд маш их баярлалаа.